За миний ихтгэл дээд боловсролын хөтөлбөрийн магадлалыг хэмжлэлийн өнөөгийн байдал сэдвээр тавих байгаа. За эхний хэсэг бол мэдээж магадлалын хэмжлэлийн эрх зүйн орчин сүүлийн жилүүдэд одоо эрчимтэй өөрчлөгдсөн байгаа энэ талаар за чанарын баталгаажуулалтын талаар мөн анагаахын шинжилгээний үндэсний их сургуулийн болон бусад одоо анагаахын чиглэлээр магадлалын сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа ихтэй сургуулиудын магадлалын хэмжлэлийн байдал ямар байгаа талаар 3 дахь сэдэв маань. За ингээд магадлалын хэмжлэгцний давуу тал ач холбогдол гэсэн юм агуулгатайгаар өнөөдрийн илтгэл маань явуулнаа. За 2016 оны 4 сарын 14-нд боловсролын тухай хууль болон дээд боловсролын тухай хуулинд нэмэлт өөрчлөлтүүд орсон байж байгаа. Та бүхэн мэднэ. За энэ хуулийн өөрчлөлтөнд бол манай магадлалын хэмжлэлийн одоо чиг үүргийг бол нэлээд нарийн зааж өгсөн. За тэгээд манай магадлалын хэмжлэлд бол шинэ одоо үйл ажиллагаанууд нэмэгдсэн байж байгаа. Тэр нь бол урьдчилсан магадлалын хэмжлэл. За ихтэй сургуулийн англи тогтоох одоо үйл ажиллагаанд дүгнэлт хийх зэрэг нэмэлт одоо үйлчлэгээнүүд одоо нэмэгдсэн байж байгаа. За мөн одоо энэ хуулиар бол хөтөлбөрийн магадлалын идэвхжлэлийг бол одоо магадлалын идэвхжлийн байгууллагууд магадлалын идэвхжлэх үндэсний зөвлөлөөс гадна байгууллагууд байж болох тухай бас заалтууд орсон байгаа. За өнөөдрийн байдлаар бол одоо 3 төрлийн магадлалын идэвхжил хийж манайх байгууллагын магадлалын идэвхжил, хөтөлбөрийн магадлалын идэвхжил, урьдчилсан магадлалын идэвхжил. За байгууллагын болон хөтөлбөрийн магадлалын идэвхжил бол өмнө явагдаж ирсэн учраас одоо хүмүүс бол нэг тэгж гайхаад асуугаад байдгүй. За урьдчилсан магадлалын идэвхжил гэдэг маань ямар ийм шин заалт ороод ирвэ гэдэг ийм зүйлүүдийг бол их сонирхож байгаа. За манайх сүүлийн 2 жил бол энэ урьдчилсан магадлалын идэвхжлийг хийлээ. За энэ нь бол шинээр нээхтэй, хөтөлбөр нээхтэй, хуучин бол боловсрол соёлын тухайн спортын яамнаас бол шууд зөвшөөрөл авдаг байсан бол одоо манай шалгуур үзүүлэлтүүдийн дагав өөрийн үнэлгээ хийгээд шинээр нээх хөтөлбөр маань манайхаас одоо хөндлөнгийн үнэлгээ хийж шинжээч ажиллаад энэний дараа дүгнэлт гарч иж энэ дүгнэлтийг боловсролын яам руу явуулаад энэ дүгнэлтэн дээр үндэслээд тусгай зөвшөөрөл өгөх өгөхгүй гэдэг асуудал тавигддаг болсон. Тэгэхээр бол өнгөрсөн жил гэхэд 90 гаруй хөтөлбөр бол хүсэлтэд ирүүлсэн байж байгаа. Шинээр хөтөлбөр нээе гэх. За эндээс бол 36 хөтөлбөр нь л одоо шинжээчийн дүгнэлт нь бол гарч боловсролын яам руу явсан байх жишээтэй. Тэгэхээр шинээр хөтөлбөр нээхэд бол одоо бас магадлалын идэвхжил хийлэгдэг ийм одоо үйл ажиллагаа нэмэгдсэн байж байгаа. За өмнөх хуулинд бол хөтөлбөрийн магадлалын идэвхжил бол сайн дурах байсан. За энэ хуулинд бол хэвээрээ үлдсэн. Харин байгууллагын магадлалын идэвхжил бол өмнөх хуулинд сайн дурах байсан бол одоо заавал гэдэг юм заалттай болсон. Тэгэхээр Монголын нутаг дэвсгэр дээр дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч байгууллага заавал байгууллагын магадлалын идэвхжлээр орсон байх ёстой гэсэн ийм заалт байж байгаа. Тэгэхээр өнөөдөр байгууллагын магадлалын идэвхжлээр одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх ихтэй сургуулиуд магадлалын идэвхжлд орж ирэх үйл бас үгүй байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол нэг 76 сургууль одоо процесс явж байгаа магадлалын идэвхжлэгт тэгээд ийм статистик мэдээ байна. Мөн одоо ороогүй маш олон сургуулиуд байна. Магадлалын идэвхжлд ороогүй. Тэгэхээр энэ хуулийн заалтын хэрэгжилт маань бас тийм ч одоо 100% хэрэгжилттэй гэж хэлэхэд бол бас жоохон учир дутагдaltaй байгаамаа. За тэгэхээр чанарын тухай ойлголт бол одоо ялангуяа дээд боловсролын одоо сүүлийн жилүүдэд эрчимтэй явж байгаа шинжилгээний хүрээнд бол маш их яригдж байгаа. За тэгээд чанар гэдэг маань юу гэж ойлгохгүй гэдэг хүн болгон өөрөөр ойлгож байгаа. Тэгэхээр хамгийн их дэлгэрэнгүй түгээмэл ойлголтуудыг би энэ слайдн дээр гаргацсан байж байгаа. За Харвард гэрийн нар бол тодорхойлохдоо шилдэг байдал, төгс төгөлдөр байдал, зорилгот нийцсэн байх гэдэг 5 янзаар тодорхойлсон байж байгаа. Тэгэхээр хамгийн одоо ихтэй сургуулиудад сургуулийн байгууллагуудад тохиромжтой нь бол ер нь зорилгот нийцсэн байдал гэж бид нар үзээд байгаа. Сургууль хөтөлбөр эрхэм зорилготойгоо нийцсэн сургалтын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд ингэж явуулж иж одоо тэр зорилгот хүрсэн эсхийг хэмжиж иж өөрсдөө үнэлгээ хийж иж хөндлөнгөөс нь чанарыг баталгаажуулж иж энэ бол одоо чанартай байна гэдэг ийм ойлголтыг өгөхөр байгаамаа. За чанарын баталгаажуулалт маань болохоор чанарын дотоод баталгаажуулалт, чанарын хөндлөнгийн баталгаажуулалт гэсэн 2 ойлголт өнөөдрийг болтол байна. За хөндлөнгийн баталгаажуулалт бол мэдээж магадлалын идэвхжлэлтэй, дотоод чанарын баталгаажуулалт бол ойлгомжтой. Сургууль өөрөө дотооддоо үйл ажиллагаагаа
сургалтын байгууллага бүх үйл ажиллагаагаа төлөвлөлтөөсөө за тэгээ хөтөлбөрийн төлөвлөлт боловсруулалт те үр дүн бүх зүйлийг үнэлжээж энэ чанарын дотоод баталгаажуулалтыг хийлээ гэж үзэх хэрэгтэй болж байгаа маа. Тэгэхээр өнөөдөр чанарын алба одоо бүх ихтэй сургуулиудад байгуулагдаж эхэлж байна. За зарим нь бол хуучин хяналт шинжилгээ өмгөөний албаа бол чанарын алба 99 онд. За үүнээс хойш 2004 онд 10 жилийн хугацаатай магадлалыг хэмжлэгдсэн. За сая 6 сарын 26-нд гэрчлэгээ авсан 5 жилийн хугацаатай. За хуучин бол 10 жилийн хугацаатай байгууллагын магадлалыг хэмжлэх 2 дахь удаага авах нь өдөө байсан бол одоо 5 жилээр тасралтгүй байнга магадлалыг хэмжлэх хийлгэж явах хэрэгтэй. Ийм одоо хуулийн заалт орсон байж байгаа. За 2004 оноос хойш хичнээн хөтөлбөр Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн байна гэдгийг та бүхэн эндээс харж байгаа. За 2004 оноос 4 онд 3 хөтөлбөр магадлалыг хэмжлэгдэжсэн хамгийн цөөхөн хөтөлбөр 2017 онд орсон. Энэ нь ямар учиртай бэ гэхээр 2015-аас 17 оны хичээлийн жилдвэл боловсролын магадлалыг хэмжлэх үндэсний зөвлөл хуулийн шинжлэлийн төслийн хүрээнд бол бид нар үйл ажиллагаагаа шинжилж эргэцэн орчингоо сайжруулах ийм 2 жилийн үйл ажиллагаа явагдсан. Энд бол дүрм журам, байгууллагын дүрм журам, шалгуур шаардлага бүх зүйл өөрчлөгдсөн. За энэ хооронд бол 2 жил магадлалын итгэмжлэлийн процесс явагдаагүй зогсох байдалтай байсан. За тэгээ энэ 2017 оны анхны хөтөлбөр бол соёлын сургуулийн соёлын хөтөлбөр болж орсон байж байгаа. За ингээд 236 хөтөлбөр нийтдээ магадлалын итгэмжлэгдсэн байгаа өнөөдрийн байдлаар. За тэгээд 236 хөтөлбөрөөс ерөөсөө 20 магистрийн хөтөлбөр, ганцхан докторийн хөтөлбөр магадлалыг хэмжлэгдсэн байж байгаа. Тэгэхээр энэ бол аюулч хангалттай тоо. За Монгол улсад өнөөдөр 1700 гаруй хөтөлбөр давхарсан тоогоор төрийн болон төрийн өмчийн бус ихтэй сургуулиудад үйл ажиллагаа явуулж байна гэдэг ийм статистик мэдээ байгаад байна. Тэгэхээр тэр тоотой харьцуулахад бол 236 хөтөлбөр гэдэг нь ерөөсөө 9 орчим хувийг нь бол магадлалыг хэмжлэгдсэн байна гэдэг тоог одоо анализ хийж болохоор байгаа. А гэхдээ өнөөдөр энэ 236 хөтөлбөр бүгдээрээ одоо хүчин төгөлдөр магадлалыг хэмжлэн байна уу үгүй байгаа. Ерөөсөө 117 хөтөлбөр өнөөдөр одоо хугацаанд хүчин төгөлдөр байж байгаа. Тэгэхээр энэ 236-аас дахиад хасагдчихж байгаа тийм бараг тал нь хасагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө 117 хөтөлбөр магадлалыг хэмжилт орсон байгаа нь их чанартай тоо. Бидний чанар гэж ярьж байгаа энэ цаг үед бол чанартай байгаамаа. За цөөхөн сургууль авсан байж байгаа энэ дээр. За 13-аас 18 сүүлийн 5 жилд магадлалыг хэмжлэгдсэн одоо төрийн өмчийн ихтэй сургуулиудын хөтөлбөрийн тоо ямар байна гэдгийг эндээс харж болно. За энд бол Монгол Улсын их сургууль бол манлайлж байна. А ер нь ихэвчлэн бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн хөтөлбөрүүд манлайлгаа. Ерөөсөө баг салбар сургууль болгоно хөтөлбөрийн магадлалыг хэмжилт ордог. Хамгийн сүүлд хэд холбооны сургууль бол бүх бакалаврын түвшний хөтөлбөрийн магадлалыг хэмжлүүлэхээр ингээд хүсэлтэд ирүүлсэн байж байгаа шин. За Монгол Улсын их сургууль 2021-ээс 22 оны хичээлийн жилдвэл бүх бакалаврын хөтөлбөрүүдэд магадлалыг хэмжлүүлнэ гэсэн зорилттой ажиллаж байна гэж одоо манайд ирүүлсэн байж байгаа мэдээгээ. Тэгэхээр энэ тоог харахад бол бас чамлттай байгаамаа. За нэг хөтөлбөр нь бол докторийн нэг хөтөлбөр нь бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн хуучнаар бол Академисийн бизнесийн хөтөлбөрийн докторийн хөтөлбөр байж байгаа. Бизнесийн докторийн хөтөлбөр байж байгаа. За анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хөтөлбөрийн магадлалыг хэмжилт хамрагдсан байдал ямар байна гэхээр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль маш сайн хамрагддаг. За өнөөдрийн байдлаар бол сая нэг хөтөлбөр нэмэгдсэн 7 хөтөлбөр одоо хүчин төгөлдөр байж байгаа. 7 хөтөлбөрийн 6 нь бол 2 дахь удаага магадлалыг хэмжлэгдсэн. Одоо 2 удаа давтан орсон гэсэн үг. За нэг ахаад 7 дахь хөтөлбөр нь болохоор магистрийн хөтөлбөр гэж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн нийгмийн эрүүл мэндийн судлаач гэсэн юм магистрийн хөтөлбөр байж байгаа. За 2004 оноос одоо эмшүүс гэж байхдаа бол нүүр амны их хэмжээр хөтөлбөрөөр бол анхны магадлалыг хэмжлийг хийлгэж ирсэн. За нүүр амны их хэмж буюу одоо нүүр ам судлал гэдэг одоо хөтөлбөрийн маань нэр өөрчлөгдсөн байж байгаа. За энэ хөтөлбөр маань одоо 3 дахь удаага магадлалыг хэмжлүүлэхээр өөрөө үнэхээр тайлангаа бичээд одоо энэ оны өмнө баг шинжээч ажиллаж байгаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол 3 дахь удаага магадлалыг хэмжлэгдсэн хөтөлбөр бол өнөөдрийн байдлаар байхгүй. Ерөөсөө 4 хөтөлбөр одоо энэ 18 он 19 онд магадлалыг хэмжлэгдэх боломжтой байгаа. Нэг нь бол анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлал байгаамаа. За процесс явж байгаа хөтөлбөр бол хөдөлгөөн засалж их барих нүүр ам судлал мэдээлэл зүйн нийгмийн ажил гэсэн юм ерөөсө 5 хөтөлбөр байж байгаа. Тэгэхээр
7 хөтөлбөр дээр 5 гэдэг маань 12 хөтөлбөр маглыг хэмжлэхэд боломжтой байж байгаамаа. За энэ их барих уу гэж хөтөлбөр дээр бол одоо танай дархан уул салбар бол бас энд хамтдаа ингээд тайлан бичигдээд ингээд процесс орно гэсэн. За маглын хэмжлэгдсэн хөтөлбөрүүдийг бол чиглэлээр нь аваад үзэх юм бол одоо бас их чамлалтай тоо харагдаж байгаа. За хамгийн өндөр хувь нь бол инженерийн чиглэл байж байгаа. Инженерийн чиглэлээр бол энэ 236-аас 63 хөтөлбөр нь бол маглыг хэмжлэгдсэн байдаг. Ихэвчлэн шинжилгээ технологийн их сургуулийн хөтөлбөрүүд байдаг. За түүний дараа бол эдийн засаг бизнес. Эдийн засаг бизнес бол ойлгомжтой. Нөгөө олон улс маглыг хэмжлэгддэг маш их өрсөлдөөнтэй ийм хөтөлбөрүүд учраас эдийн засгийн хөтөлбөр тэргүүлж байна. Дараа нь инженерийн хөтөлбөр тэргүүлж байна. За хамгийн бага хувьтай нь бол ерөөсөө соёл урлагийн хөтөлбөрүүд байж байгаа юм. Соёл урлагийн. За огт байхгүй чиглэлүүд ч байгаа. Одоо та бүхэн мэдж байгаа А78 гээд яамны сайдын нөгөө индекс баталсан тушаал дээр байгаа 10 дахь чиглэлээр бол ямар ч хөтөлбөр маглыг хэмжлэгдээгүй байх жишээ. Ийм тоо мэдээлэлүүд байна. За тэгээд энэ бас олон улсын маглыг хэмжлэлийн талаар товчхон бас ойлголт өгье гэж бодож байна. За хамгийн олон одоо хөтөлбөр орсон чиглэл нь бол ерөөсөө эдийн засаг бизнесийн чиглэлийн хөтөлбөрүүд байж байгаа. Энэ дээр бол 86 хөтөлбөр 13 сургуулийн 86 хөтөлбөр маглыг хэмжлэгдсэн байж байгаа. За Америкийн нэгдсэн улс төвтэй ACBSB гэж байгуулгаар бол маш олон хөтөлбөрүүд маглыг хэмжлэгдсэн байж байгаа. За манай анагаахын шилжүүлгээний үндэсний их сургууль бол хүний их хэмж хөтөлбөрөөр Герман төвтэй байгалийн ухаан мэдээлэл зүйн математик статистикийн чиглэлийн маглыг хэмжлэг хийдэг энэ байгуулгаар маглыг хэмжлэгдсэн одоо 6 жилийн 22 он хүртэл хүчинтэй байж байгаа. За хамгийн сүүлийн мэдээгээр бол шинжилгээ технологийн их сургуулийн 2 хөтөлбөр, за хөдөө аж ахуйн их сургуулийн 1 хөтөлбөр, ингээ 3 хөтөлбөр бол 85 жилийн түүхтэй Америкийн нэгдсэн улс төвтэй маглыг хэмжлэлийн ABET гэж инженерийн чиглэлийн маглыг хэмжлэлийн байгуулгаар бол маглыг хэмжлэгдээд одоо зарим нь гэрчлэгээ аваад зарим нь гэрчлэгийн замдаа явж байгаа юм юутай байж байгаа. За мөн сүүлийн үед бол Монгол улсын их сургууль бол маглыг хөтөлбөрийн маглыг хэмжил маш их ач холбогдол үүж одоо олон улс төрөл хөтөлбөрүүдэд маглыг хэмжлүүлж байгаа. За хийм байна. За мөн мэдээллийн технологи, мэдээллийн систем гэдэг хөтөлбөрүүд бол асын байгууллагаар маглыг хэмжлэгдсэн байх жишээ нь. За ингээд мэдээж одоо маглыг хэмжлэгдсэний ач холбогдол бол та бүхэн бүгдээрээ ойлгомжтой. Хөтөлбөр бол тасралтгүй хөгжих боломжтой. За эмх цэгцтэй ордог. Ер нь бол маглыг хэмжилт орохдоо манай сургуулийн байгууллагууд багш нар маань жоохон сөрөг байдлаар ханддаг. За тэгээ маглыг хэмжлэгдсэний дараа бол одоо хандлага бол маш өөр болдог. Маш их ач холбогдолтой. Үнэхээр энэ чинь хэрэгтэй зүйл байсан байх шүү гэдгийг ойлголтыг өгдөг. За энд нэг жишээлгээд 2-3 жилийн өмнө би Монгол улсын их сургууль дээр би сургалт явуулж байхад бол багш нарт би загнуулж байсан. Яагаад та нар ийм 50-60 жилийн түүхтэй хөтөлбөрийг маглын итгэмжлэн гэдэг ингээд итгэмжлүүлгээд ингээд сайдын тушаал гарцсан байгаа юм бэ. Яагаад тэгэхээр Азийн хөгжлийн банкны дээд боловсрол шинжилгээний төсөл болохоор нөгөө сайн дурын гэдэг юмыг харгалзалгүйгээр тушаал гаргаад ингээд баталсан. За тэр хөтөлбөрүүд маань өнөөдөр бол бараг бүгдээрээ маглыг хэмжлэгдчихлээ. Тэгээд эргээд нөгөө доктор профессорууд маань хандлага бол маш эерэг болчихсон. Одоо өнөөдрийн байдлаар бол бүх хөтөлбөрүүдэд бакалаврын түвшний бүх хөтөлбөрүүдэд маглыг хэмжлүүлэх гэсэн ийм одоо хандлагатай болсон байгаа нь бол манай ихтэй боловсролын ихтэй сургуулиудын одоо тэгээ багш нарын хандлага бол бас их өөрчлөгдөж байгааг бас харуулж байгаамаа. За тэгээд хөтөлбөрийн маглыг хэмжлийн үр дүн бол мэдээж одоо зүгээр нэг сургуулийн эрхэм зорилго гэх лооз маягаар байдаг зүйл бол одоо бас өнөөдөр бол зүгээр ард хоцорсон тий хөтөлбөрийг бол одоо зүгээр хитэн багш суугаад ингээд төлөвлөдөг байсан бол өнгөрсөн бүх зүйл судалгаан дээр одоо эрэлт хэрэгцээ байна уу энэ хөтөлбөр байж аж хөтөлбөрөө нээдэг тий байж аж шинжилдэг судалгаа хийдэг сэтгэл ханамжийн судалгаа авдаг энэ бүх процесс бол явагддаг болжээ. За тэгээд олон улсад ороход бол мэдээж одоо гадаадын зах зээл дээр тий хөтөлбөрийн зах зээл дээр манай мэргэжилтнүүд одоо төгсөгч нар ажиллах ийм боломж өгдөж байгаа. Ялангуяа тэр асын байгууллагын бол маш олон тэмдэгтүүдийг өгдөг. Тэрийг хэрвээ авч чадхал юм бол тэр тэмдэгтдийг бүлээн зөвшөөрж байгаа бүх газар манай төгсөгчд бол одоо ажил хийх боломжтой болчихж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын маглыг хэмжлэлийн байгууллага ABET ч мөн адилхан. Тэгэхээр хамгийн сүүлд одоо сая манай 20 жилийн арга хэмжээнд дээр Бадарч ректор хийлжсэн шинжилгээ технологийн их сургуулийн ректороор олон жил байсан.
За манай одоо хөтөлбөрүүд үндэсний болон одоо олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдээд байна. Энэ бол сайн байна. А гэхдээ энэнийхээ одоо үр дүн гаргах хэрэгтэй байна. Зүгээр магадлан итгэмжлэгдлээ гэдээ одоо сертификат тавиад орхих биш. Одоо хүлээн зөвшөөрүүлэх, дэлхийн зах зээл дээр гарч ажиллах, дараагийн үе шатанд нь ямар үр дүн гарах юм бэ тэр хүмүүст гэдгийг бол харах цаг болсон. Тэрнээс үүш зүгээр өрсөлдөж ингэж магадлан итгэмжлүүлэхтэй гол нь биш, эргээд үр дүнгийн одоо олж харахтай голно гэж хэлжсэн бас үнэн үгүй. Тийм учраас бол бид нар бол цаашдаа бол магадлан итгэмжлэгдээд одоо цэг тавиад явах биш. Өшөө цааш нь үргэлжлүүлж одоо төгсөгчдөө юу одоо үр дүнтэй юм байдлыг арга замуудыг олох хэрэгтэй болж байгаа маа. Хамгийн одоо энгийн жишээ гэхэд бол магадлан итгэмжлэгдсэн сургуулиудыг төгссөн төгсөгчийг агсан шатны түвшинд бол сургадаг гадаадын ихтэй сургуулиуд. А сүүлийн үед бол магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр төгссөн хүнийг одоо агсан шатны түвшинд сургана гэдэг ийм одоо алтан бичиг ирдэг болсон. Тэгэхээр бол хөтөлбөрийг бол заавал магадлан итгэмжлүүлэх юм бол манай төгсөгчид цаашдаа одоо олон улсад гарч ажиллахад бол илүү түнтэй юм аа. За дүгнэлт нь юу гэж хэлэх вэ гэхээр мэдээж одоо чанарын алба бол заавал сургууль болгонд ажиллах хэрэгтэй. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлт заавал олон улс гэхгүй үндэснийхээ магадлан итгэмжлэлт бүрэн хамрагдах хэрэгтэй. Өнөөдрийн тоо бол 8-9% гэдэг нь үнэхээр чамлалттай. За өнөөдөр бол 88 хөтөлбөр үлээ хүсэлтэд ирүүлсэн процесс манад явагдаж байгаа л да. Гэхдээ л энэ бол бас хангалттай тоо биш байгаамаа. Тэгэхээр энэ магадлан хөтөлбөрийн магадлан итгэмжлэлт бол одоо заавал одоо бүгд өөрсдөө хүсэлтээр ингэж хамрагдах юм одоо нөхцөл шаардлага бидний өмнө одоо тулгараад байгаамаа.